Түргэний машин хот хоорондын автобустай мөргөлдснөөс 6 хүн нас орж 2 хүүхэд гэмтжээ. Хүүхдүүдийн биеийн байдал хүнд байна. Нуурын мөс цөмөрч автомашинтайгаа 2 метрийн гүнд живжээ. Төмөрт төрсөн өрхүүдэд 400 сая төгрөгийн тусламж үзүүллээ. Малчдаа туслах санаачлагыг гаргаж эхэллээ. Бурайдад улсынхаа ирээдүйг шинээр төлөвлөх хилэлцүүлэг өрнөж байна. Улаанбаатар хотноо тулааны спорт урлагийн наадам боллоо. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. За, дуудлын мэдээ шилжүүлсэн байгаа. Дуудлын мэдээ араас шилжүүлсэн байна шүү. Өвчтөн тээвэрлэж явсан түргэний машин хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж олон хүн амиа алдсан хэрэг гарлаа. Осол 11-ний оройн 19 цагийн орчимд Төв аймгийн Өндөр Ширээ сумын нутагт гарсан бөгөөд Баян-хонгороос Улаанбаатар руу өвчтөн тээвэрлэж явсан түргэний машин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grand Board маркийн том урын автобустай мөргөлдсөн байна. Ослын улмаас түргэний автомашинд зорчиж явсан жолооч, эмч, үйлчлүүлэгч бүхий 6 хүн нас орж 2 хүүхэд гэмтжээ. Гэмтсэн хүүхдүүдийг гэмтэл согог судлалын үндэсний төв дэмчилж байгаа бөгөөд биеийн байдал хүнд байна. За, дуудлын мэдээ шилжүүлсэн байгаа. Дуудлын мэдээ араас шилжүүлсэн байна шүү. Сонгон хайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хун нуурын мөс цөмөрснөөс автомашинтайгаа живсэн хэрэг гарлаа. Уг үйл явдал 11-ний оройн 18 цагийн орчимд болжээ. Нийслэлийн аврах ангийн албагчдыг очиход 27 настай эрэгтэй Toyota Chaser загварын автомашинтай нуурын мөсөн дээгүүр явж байгаад мөс цөмөрснөөс 2 метрийн гүнд живсэн байжээ. Аврагчид шуурхай ажиллаж тухайн хүнийг татан гаргажээ. Хинтээ аймгийн Баян сумын Сүмбэр багт гарсан ой хэрийн төмрээр 30,800 га газар шатаж 7 гэр 5 саравч 4 хашаа 1 өрхийн 300 гаруй толгоймал өртсөн байна. Засгийн газар улсын онцгой комиссоос гал төмөр төрцөйл өрхүүдэд иж бүрэн гэр дулаан хувцас хэрэглэл хоол хүнс эмийн багц бүхий тусламж үзүүлсэнийг онцгой байдлын ерхий газрын тэргүүн дэд бөгөөд штабын дарга Хурандаа Ган Зориг улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга Хурандаа Баярхуу нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг хүлээлт өгсөн байна. Мөн гал төмөр төрсөн айл өрхийн малчдад сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв, эрүүл мэндийн яам, мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох мэрэгчлэтнүүд эрүүл мэнд сэтгэл зүйн тусламж зөвлөгөө өгч ажиллаж байна. Өмнөд аймгийн Цогтовоо сумын Бортег багийн залуу малчин Тэмээчин Баточор Дорнод аймгийн Хөлбөмбөр сумын нутагт гарсан төмрээр орон гэр мал сүргээ алдсан малчин өрхөд 50 богмал хандилсан байна. Амшигт нэрвэгдсэн хүмүүс нэг номерын асуудал бол энэ хүмүүс одоо иргэндээ үйлчлэх хэрэгтэй. Тэгээ түрүүнд бас мэдээлэл гарсан бид нар малын тоо машин гэр яриад байдаг. Яг энэ иргэний сэтгэл зүй энэ хүмүүсийн дараагийн яаж амьдрал энэ хүмүүсийн асуудал дээр бол анхаарч ажиллаж Жил бүрийн үдээд Бурайд улсынхаа ирээдүйг шинээр дахин төлөвлөдгөө. Тодруулбал салбарын төлөөлөл оролцсон бидний Бурайд орон уулзалт хилэлцүүлэг зөвлөгөөнөөр улс орны тулгамдж буй асуудал гарц шийдлийг хилэлцэж, үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр, шин санал санаачлага, стратегийн чухал асуудлаарх эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын байр суурийг сонсож, бизнес, шинжлэх ухаан зэрэг томоохон салбар хуралдааныг зохион байгуулдаг. Шинээр хийх бүтээн байгуулалтуудын талаар өргөн хүрээнд ярилцдаг юм а. Иргэдийн ая тухтай эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрахад тус уулзалт хилэлцүүлэг чухал ач холбогдолтой. Тиймээс иргэн бүрийг идэвхтэй оролцохыг уриалдаг байна. Контакт эсвэл нэг ангийнхан зэрэг олон нийтийн цахим сүлжээ үүнд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Улаанбаатар хотын биеийн тамирын спортын цогцлборт бид ерөнхийлөгчийн багийнхан Урандор тулааны спорт, тулааны урлагийн 4-р их наадам болж өндөрлөлөө. Наадамд таквондо, кикбокс, самбо, жудо зэрэг тулааны спортын 8 төрөл болон тулааны урлагийн гайхалтай үзүүлбэрээр 20 холбооны 400 гаруй тамирчин оролцжээ. Энэ жил бол онцгой жилээ. Авга эх орны дайны ялалтын 80 жил эх орноо хамгаалагчдын болон цэргийн тусгай ажиллагаа явагддаг жил юм а. Өнөөдөр манай залуус эх орноо хамгаалан фронтод байна. Үүнд бэлэн байхад энэхүү наадмыг зохион байгуулдаг. Цаашид бидний бүх тулаан зөвхөн спортод байх болтугай. Бүх ялалтууд зөвхөн спортын ялалт байх болно гэж Бурайдын тэргүүн Алексей Циденов уг наадмын үйл ажиллагаанд оролцохдоо хэлсэн байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.